Энэ хоорондоо Южунтай хамт нэг аяв цай ууж түүний санаа зовоосондоо уучлалтгүй. Южун хоёулаа зүгээрж байвал өөрөө жаргахтай байна гэж хижээд санаа зовждгүй. Тэрээр Южуны зан чанар жахан таарахын бөгөөд Жэхүн энэд муухай хандсан би гэж санаа зовж яснаа хүжээн зөвшөөрөө. Тиймээс Жэхүн үргэлж ийм байдаг гэж тэр тайлбарсан. Энэ хэсэг зурч чимээгүй болоход Южун орч Жэхүн үнэхээр түнлөө муухай хандсан эсхийг асуув. Гайхсан энэ тэгээгүй гэдгийг хижээд харин Жэхүн Южунд маш их итгэдэг шиг санагддаг гэдгийг тодруулав. Хэрвжүн бас түнд баг зэрэг итгэж найдаж чадвал өөрөө баяртай байх болно гэж тэр боджээ. Эцэст нь тэрээр өөрийгөө хаан илүү хүчтэй байвал тэр хүн өөрт нь итгэж магадгүй гэж дурджээ. Тэгээд тэр дахин ярихаа болоход Южун түн санаа зовж өшөв. Ингээд тэр эцэст нь босч Жэхүний талаарх бодлоо хаяад оронд намттай юм гэхээр явахыг санаж босов. Южун гараа сонгон явахыг хүлээн суусан нэг газар байгаа гэдгийг тайлбарлав. Энийг бүгд нөхцөөр Южун гараас нь барьж түүнийг илүү сайн мэдрүүлнэ гэж мэдэгдэв. Ихэндээ Южун өөрийг нь чирч яваад гайхжээ. Гэвч өдөргүй түүний царайнд инээн сэвсэж тодроо. Энэ зур манай хүү адууны артын ажим гэдэг домогт зэрэгчийн хэрэгжээний зүйлийг шалгаж байна. Энэ бол Асар бурхны мөхийн залуунаас өгшгүй байдлыг хариуцдаг эдний ургойч төсөн ажим юм. Үүнийг идэхэд хөшөрч шууд 50% даширч Лаглын жамаар идэвх чадвар нь 50% нэмэгддэг. Мөн шидээр сорцох чадварыг бүрмөсөн нэмэгдүүлэх ба өөр хэрэгжлөө хоцдох эсвэл бижигжих боломжгүй. Хөгшөлтийн эсрэг илүү сайн эдгэрэх зэрэг ийм шин чанарууд нь маш ховор бөгөөд дор хаяж 1 саяын үнэтэй байх ёстой жөн ойлгов. Гэсэн хэдий ч асуудал нь тэр үнийг бас бусдад өгч чадахгүй явдал юм. Тэрээр өөрийн олж болох бүх хөлцийг тооцоолоход анхаарсан хандуулахар шийдэв. Мөн тэрээр сүүл хотын нэгэн паркад хасах зэрэглэлийн сэтгүүлсэн дөнжин өдөхгүй нэг хийх сард санав. Энэ бол торын зарцтын өмсөж байсан аян алхмууд химээх хурдыг нэмэгдүүлдэг котлыг олж авах газар юм. Уг гутал нь ур чадварын үзүүлэлтийг ихээхэн нэмэгдүүлдэг. Тус тулааны урсгийн рейдерүүд үүнийг маш их хүсдэг байжээ. Эцэст нь Жэхүн маш их хүлээлттэйгээр ажимнаас хазаж хаасаагүй гэж болохоч өдөлгүй үг ажим бүсэд ажимаас ялгархааргүй амттай болохыг анзаарав. Өдөлгүй нойроор систем түнд эдүүний алтан ажим үйлчилж ихэрснийг мэдэгдэж түүний төсвөр хатгажлын үзүүлэлт хорхоор бүрмөсөн нэмэгдсэнийг дуусгав. Түүний манагийн үзүүлэлт хорхоор нэмэгдэж хурширтэй хорд болон байгалийн эпиршн тас бүр 50% өсжээ. Энэ бүхнээс гадна түүний шидээр сурцах чадвар бүрмөсөн ихээхэн нэмэгдэх болно. Ажимын нөлөө энгийн биш байгаад Жэхүн баяртай байсан ба түүний хөдөлгөөн илүү хөнгөн санагдаж эхлэв. Тэр утсаа аваад удалгүй хин нэгэн лөө залхав. Өдөртөжгүй манай хөсүүлдэх парк руу явхад буцаж хураад харсны дараа уг газар арай хямдхан харагдаж байгааг анзаарав. Түүнийг лангуу руу орхож ичход үйлчлэгч ямар төрлийн тасалбар авахыг хүсэж байгааг нь асуув. Гэтэл Жэхүн Lotus Gate-ийн карт онгоож өөрийгөө Lotus Gate-ийн рейдер гэж танилцуулав. Тэрээр тас эмгтээд тун удахгүй үг цэцэрлэгт хүрээлэн сэтгчирсэн дүнжин нэгт гэж байгааг мэдгэв. Энэ хооронд багш Жэхүнийг хайхаар хасцсан нэрхэд түүнийг байхгүй гэж хэлв. Үйлчлэгч түүнд Жэхүн өнөөдөр хийх ажилтаа гэж хэлсэн тасаар дуусгаад ямар нэг зүйл болоогүй биз гэж асуув. Тиймээс Жун ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг тодруулав. Ялангуяа шинээр ирсэн орсон оюутан байж Жэхүн ийм явдлаас аж хэдийн хэрхэн ийм хортон эвширч чадж байна гэж гахав. Тэр чадвартай гадна сэтгэл санааны шокоос маш хортон гартар нэг нь ажээ. Тиймээс түүнийг жинхэнэ зэрэгтэй эр босхойж жун ойлгов. Явхасаа өмнө тэрээр үйлчлэгчид хандан Жэхүнийг ирэхээр өөрийг нь зөрөөд ирээрэй гэж дамжуулаарэ гэ. Жи хостелоос гарч яваад сонг Жээг сүмбийн гих багийн менежертэй нууцаар ярихаар холбооны хэрэгсэл залгав. Жээг өдөлгүй уцаа авч судалгаа нь хэр ясныг асуухад Жэүний цан байсныг олж мэдсэн гэж тэр мэдээв. Жээг түүнээс дүнжиний шалгалтыг Сэвки хариуцчихсэн эсхийг асуугаад тэр одоо хүн байдалтайгаа байх гэж таамаглав. Тэрээр тэдний хоёуланг нь анхааралтай ажиглаж ямар нэгэн зүйл анзааралдвал өөрт нь яарчтай хийхийг хүсв. Жин тушаалыг хүлээж авсны зэрэгцээ өөрийнх нь яарч исэн. Оюутан минь хүн юу болж байгаа талаар ямар нэг зүйл мэдж байгаа байх гэж бодож байгаа хэлв. Паркад ажиллахсад зочдод хандан явах шаардлагатай болсныг зарлав. Тэдний хэр хурдан гарах хэмжээ асан Жэхүн гайхширч Lotus Gate-ийн нөлөө маш өндөр болохыг ойлгов. Тэрээр удахгүй гарч ирэх дүнжааны тасаар багш ангинд мэдэгдэхийн тулд ярьсан яриагаа дурсав. Тэрээр бүрэн идэвхтэй байгаагаа илэрхийлэхэд багш нь хэрэг аюултай нөхцөл байдал өсвөл аюулгүй байдлаа нэн тэргүүн тавих нөхцөлтэйгээр гişтийнхээ нэрийг дуртахыг зөвшөөрчээ. Түүний энэ нөхцөл Жэхүний инээдийг хүргэв. Тэгээд багш нь түүний чадварт эргэлзэндээ биш гэдгийг хэлв. Гэхдээ дүнжинд юу ч тохиолдож болох тул дэлхий дээр хямарч багш соргчтай аюулд орохыг хүсдэггүй юм. Одоо цагт нойроо систем манайхуд бол хостох нүүрсэнд химээх сэтгчсэн дүнжин гарч ирснийг мэддэг. Гөрөөн даалгаврыг дараалан гүйцэтгэх тасгай шарим сонсох болтой. Том гурав химээх тасгай даалгавар нэмэгдэж түүний зэрэг тус Аз хэрэгжлийн хөндөштэй гурван даалгаврыг Т80-ны асхмууд шанжийн төлөө гүйцэтгэх явдал юм. 24 цагийн хугацаа боловч бүтлгүүтлийн шийдвэр тодорхойгүй байна. Бүх зүйл өмнөх амьдралдаа санаж байсантай яг гэж хэлхэн байгааг Жун ойлгов. Дурсан ч хэсэгт өөр нэг рейдер гарч ирээд
Викинг яагаад даалгаврын байр шиг гэдгийг хэлбэрхэн таньжуулах талаар ярьж ирснийг тэр санав. Тэрээр тухайн дурсамжинд өөрийгөө маш ухаасаг учир паркийн зарим тоглоомуудыг түүггүй чадна гэж ярьж байжээ. Аимшигт байшин болон чагсаас түүнийг 16 настай Сион гэдэг сэдвчилсэн дүнжин рейдер түүний ур чадвар болох танин мэдгүй хурдсагч нь маш гайхалтай гэдгийг тэрээр нэртэй зарлав. Түүний хувьд ухаанаа жахан ашиглуулж хийж чадахгүй зүйл үгүй ажээ. Энэ бол сэдвчилсэн дүнжин гэдгийг сонсоод маш их баярлсан ч тэрээр урам хугарсангүй. Жэхэн түүнийг 150 ихтэй өөрийгөө жанжин ухаантан гэж зарсан нэгэн гэдгийг танив. Тэрээр өөрийн хүчинд хэд автаж сайрсны эцэст бусдын атаархлыг төрүүлсэн амиа алджээ. Үүний ачаар TSV-ийн аянгийн гишүүр өөрний санамсаргүй хүний гарлуу шилжив. Энэ удаад Жэхэн аянгийн гишүүрийг өөрөө авах нь илүүдэр гэж тооцоолжээ. Өдөртгүй нойрны систем түүнээс том 3-ын эхний даасгавар болох Викинг даасгаврыг хэвшүүлэх хэсгийг асуухад тэрээр зөвшөөрөв. Тэрээр өдөртгүй Викинг дүнжин руу шилжин очиход энэ түүхийн төгсгөл өөрчлөгдөж байгаа систем түүнд хийв. Жэхэн алга болсноос хойш өдөртгүй түүний алга болсон газрын ойролцоос Сион гарч ирв. Өдөртгүй манай залуу дүнжааны дүртэй бүрэн синхрончлэгдэж Викингүүдийн давталгаанаас амьд өвдсөн дайчин Тэгийн дүрт тоглож байгаагаа мэдв. Том 3-ын эхний даалгавар болох TSV-ийн өшөө хорсол өдөлгүй нэмэгдэв. TSV-ийн өшөө хорсол гэдэг сэдвчилсэн даалгавраар аянгийн бурхан торн Тэгийн хордон хүч татархаж түүнийг өөртөө алттай сонтолж дүү өхөн Росог барь цаасан хосгаарчээ. Манай залуу TSV болж хөрөн өшөө хорслыг тайлахын тулд дүү өхөн Росогоо аврах ёстой аж. Даалгаврын хүндрэлд би зэрэг бөгөөд шаринхийн урам суулна. Команд лагчийн хашгирт хэмээх идэвхтэй ур чадвар юм. Даалгавар амжилтгүй болох нөхцөл нь Росо өгөх явдал бөгөөд түүнд хүлээж шийдэх шийдвэх нөхөж байв. TSV бол аянгийн бурхан торын үйлчлэгч бөгөөд 9 ертөнцийн хамгийн хурдан нэгэн юм. Тэрээр анхандаа энгийн хүн байсан ч асрыг шүтдэг. Викингүүдэд гэр бүлээ алдснаасаа болж асруудыг үзэн ядах болжээ. Энэ нь олонний мэд их түүх биш байсан тул TSV асруудыг үзэн яддгийг олж мэдээд Жэхэн гайхширч энэ нь асар болон Норнерийн хооронд өөр нэг зөрчилдөөн мөн эсхийг авах. Гинт хүн хин нэгэн түүнийг нэрээр нь дуудаж сэрхий хүсхийг сонс. Тэрээр басаад ирэхэд толгой нь маш их өвдөж байсан ч хаан байгаагаа мэдэхгүй байв. Эргэн тойрноо харуулж тэрээр Росог болохын тулд тулгайсан корабл дээрээ байгаагаа ойлгов. Урдаа харахад түүнийг сэрээсэн хүн бол Фредрик гэдгийг тэрээр танив. Энэ кораблыг хосгоолох төлөвлөгөө гаргасан хүн нь Фредрик байжээ. Фредрик түүнээс зүгээр эсхийг нь асуув. Хариу хэлэх гэж байтал тэдний корабл өөр корабл мөргөлдөж бүтэн хөлөг онгоц чичирхийлж хажив. Юу болж байгааг ойлгож амжаагүй байтал далайн дэрэмжтийн бүжиг тэдний корабл руу дайран орж тэд хүнд байдалд орсон нэр тарагдав. Юу болж байгааг жөөхөн сайн ойлгохгүй байгаач Росог хайхажлаа төр хойшлохоос өөр аргагүй болсныг тэрээр ойлгов. Жэхэн үнийг өөртөө даатах хэмээн Фредрик гэж шууд хэлээд түүнийг болиулах гэж орцсоор хад дараагийн корабл руу өсрөн орлоо. Манай залуу өсрөн нөгөө корабл дээр буухад ирчүү цачирсан ч тэдний нэг нь нуутах хэвээр байтал дайсны нутагт эсвэрлүү зөрхтөө өсрөн орж ирснийг нь шалж эхлэв. Тэд түүнийг доромжлон нэр хож өгч яг одоо аас нь химэн сүрдүүлсэн ч манай залуу юу ч хэлсэнгүй. Хөлөг онгоцны голт хүчирсэн охиныг анзааруулж тэрээр өөрийнхөө чадвараар гайхуулж байсан Саймон гэдгийг тэрээр танив. Тиймээс тэрээр энэ бүсгүй энд юу хийж байгааг гайхав. Яг тэр мөчид Норнерийн систем хүлэгдсэн эмэгтэй бол TSV-ийн дүү охин Роско болохыг түнд мэдээж. Хэн өөрийгөө сууд ухааны эзэн бөгөөд агуу рейдер болох нэгэн химээ ихэд сайрхдаг. Тэрээр өөрийгөө гайхалтай хүн гэж боддог ч яагаад юм бэ дээ? Энэ дүнжин төвчгцэн байдалтай болчихжээ. Цэцэрлэгт хүрээжинд яарчтай зарчилж гарахаас өртөө 3 минутын өмнө тэрээр найзуудтай бие засах гэж байна гэж хэлсэн дээ. Одоо төвчгцэн хойноо тэрээр өөрийн дагаа газарт дүнжин гарч ирэх магадлал нуруугаар хүйд татан байгаа бөгөөд дүнжинд төвжих магадлал нь маш бага болохыг тооцоолов. Азгуудтай харамсны эцэс тэрээр энэ тухай бодхоо болоод эндээс харах замыг олохоор шийдэв. Энд өгөхийг хүсээгүй тус нүжимс төслөөсөн уйсныхаа дараа Редийн баг аль хэдийн нэрсэн дагаасаа химэн тэрбээ найдлаа. Тэдний нэгтэн таарна гэж найзсаар цэцэрлэг түрээлингийн голд зогсож буй Жэхүнийг оч хараад тэрбээр дагахаар шийдэв. Тэрбээр Редийн багийн гишүүн шиг харагдахгүй байгаа тул энэ залуу хэн болохыг гайхан араас нь мөшөв. Өнөө цагт Жэхүн бүгдийг зөвхтхийг анхааруулж заршиж гаргасандаа хад уулзаж болох олон хүний дотроос яагаад түнтэй дахин таарчваа химэн гахав. Тэрбээр харамсаж байх хооронд дэрэнжид түүнийг самар сэлбэхэр бэлтгэв. Гэвч манай залуу саман баранаас өөрийгөө хамгаалахын тулд манан бамбаа бүтээ. Тэд сум харуулж байх зур манай залуу яагаад өргөж хивэн бус хүмүүсээр хүрээлүүлдэг юм болоо хэмээн бодов. Өдөргүй тэрбээр манай шингэсэн цэвэлт хийж тэднийг бүгдийг ганц цэвэлтээр унагав. Эцэст нь манай залуу өдрөгөө хааш идэв. Сайжаа ханцаантай нэгэн ч гэсэн энэрэдэд тэр тус болно гэдгийг Жэхэн мэдэж байв. Шинэ бөгөөд илүү том дайсан гарч ирэн Жэхүнийг сэлмээрээ завчихыг оролцсон ч манай залуу хажууд тийш гусан дайртасан зайлсхийв. Сайг явж чадахгүй тул түүнийг өөртөө ашиглах нь илүү дээр гэж тэрбээр шийдэв. Эхний дайртаас зайлсхийснийхээ дараа тэрбээр том
жоохон бие залуугийн нөөцөө зохиж хошоо өнхөрсөн онхоо. Тэрээр эхлээд энэ нөхцөл байдлыг зохицуулж чад дараа нь сойтой юу хийхээ бодохоор шийдэв. Бусад дээрэмчид түүнтэй тооцоо бодохоор дайрын ирэхэд Жэхүн өөрт нь одоо цаг байхгүй. Тус бүгдээрээ нэг үсэн дайраад ирэхийг хүсв. Өтгөхгүй тэрээр бүхэшчүүдийг унгаад сороо төхөж очоод унтсан дүр эсрэхөө болохыг хийв. Чирасо мөн үү гэж Жэхүн асуухад тэрээр шүд зүүн эсгэж баригцнаа хүлэн зөвшөөрөв. Царайндаа ичтэй инээмсэглэж тодруулсан тэрээр өөрийгөө тэрфи мөн эсхийг асуув. Жэхүн өөрийгөө мөн гэдгээ батлан хэлээд түүнтэй ярахаар доошоосоо. Гинт тэрээр түүний хүссэн бүцийг цохиж хавсан түнээр чичрүүж айлав. Нүдэндээ галзуу харц тодруулсан Жэхүн одоо юу бодож байгааг нь мэдж байгаа гэвшээ түүнд хийв. Тийм болохоор ямар нэгэн тэнийг юм сэтгэх гэсний хэрэггүй гэж тэрээр зөвлөв. Түүний сүрдүүлэг үр дүнгээ өгсөн иш байсан бөгөөд сая толгоогоо эрчинтэй төхөнгийн өрөв. Өдөлгүй том гурвын ихний даасгурыг амжилттай давж талбай руу илгээгдэж байгаагаа систем Жэхүнд мэдээж. Тэр хоёр өдөлгүй цэцэрлэгт хүрээлэн дахин гарч ирээд ширээний ард өд өдөөсөө харцсан. Сайгийн нүдэнд Жэхүн бол тулааны урлагийн рейдер шиг хөдөлтөө шиддийн ангийн рейдер харагдж байв. Тэрээр өөртөө нь барах чацуу бөгөөд шажир зантай нэгэн гэж сая тамагшив. Энэ хачин хүн хин бэ гэж бодож байтал Жэхүн чимээгүй ажлыг эвдэн ямар ур чадвартай болохыг нь асуув. Сайн ирж мууран байж өөрийн ур чадвар нь сэлэнгэх чадвараа сайжруулах боломж олгодог гэдгийг хэлв. Ур чадвартай дунд сургуулийн сурагчид тийм ч олон байдаггүй. Тус Жэхүнийг хорох хэрэгтэй гэж тэрээр бодов. Тэрээр маш муухай зантай тул өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглахаар төлөвлөж. Гэвч түүнийг бодож ахзуур Жэхүн эн чинь түүний чадварын бүх зүйл биш гэдгийг хэлв. Хог хүнд дургүй гэдгийг хэлэхэд тэрээр ход хийлээгүй бөгөөд шигчийн сэшимдэх ур чадварын засвар гэдэг дэд зэрэгчийн чадвартай гэж зөвтгөв. Бага зэрэг чимээгүй зогссны эцэст хүн түүний ур чадварыг танин мэдгүй хорцгооч гэдгийг хэлв. Энэ нь цаг хугацаа удааширсан мэд сэтгэл төрүүлж хэрэглэгчийн бодлыг хорцгодог болохыг тэрээр тайлбарлав. Энэ нь нэгчлэн өдөржихийн албан тушаалд хэрэглэгддэг ч өрсөлдөгчийн бодлыг шинжлэх таньж мэдэхэд маш их дүнтэй байдаг. Өөрөг нь буруу хэлсэн эсхийг асуухад сайн гайхширч түүний ур чадварыг яаж арч мэдсэнийг нь асуув. Жэхүн шууд босож ирээд түүнийг үргэлжлүүлэн хотлох хийж өөрийг нь ашиглахаар төлөвлөж байгаа болохоор хамталж явахгүй гэдгийг хэлв. Тэрээр тийм ч тэний биш гэдгийг хэлээд эргэж харан явах гэтэл сайн нөлөөмсдлээ сонгож уусчихгүй. Хэрэг өөрийг нь орхиод явбал яг өгөх болно гэдгийг хэлээд түүний битгий орхиод химээнгүй. Түүнийг яаж итгэх ёстой юм бэ гэж Жэхүн асуухад сайн үнийг өөрөө шийдэхийг санаж болгов. Үүнийг сонсоод манай залуу инээс хүлээд тэгвэл гэрээ бичгийг санаж болгов. Тэрээр эхлээд юу болж байгааг ойлгохгүй эргэлзсэн ч гэрээ байгуулж байгаа үед тэр Жэхин юу хийж байгааг тэгэхгүй ойлгоно. Гэрээний эхний нөхцөл бол Жэхинд хор хөнөөс очруулах ямар нэгэн үйлдэл хийж болохгүй гэсэн юм. Хоёр дахь нь тэр түүний бүх тушаалыг дагах ёстой. Гурав дахь нь Жэхин нэрсэн сэтгэлтэй дүнжнийг дуустаж түүний аюулгүй байдлыг баталгааж олно. Мөн дөрөв дэх нь тэр энэ гэрээний талаар хизээж ярихгүй байх юм. Тэр гэрээг уншаад бухимдаж өсөө зулгаана. Энэ гэрээг Жэхиний үзэл сурчлын ур чадвартай хамт ирдэг захируулах ур чадварыг ашиглан хэрэгжүүлэх боломжтой. Тэр гэрээгээр дамжуулан давмгайлаа тавтаж чадах бөгөөд тэр эмэгтэй үнэхээр толгой өвтгөм нэгэн учраас түүнийг ашиглах хамгийн сайн арга. Энэ гэдгийг мэдэж байв. Эцэст нь тэр гарын өсөв зурхаар зөвшөөрөх бөгөөд үүний дараа түүний хүзүү болон гар дээр уйж басангийн ч гарч ирнэ. Сүү захируулагдсан бөгөөд энэ нь гэрээгээр хийсэн захиргаа учир даасгарыг дуусгасны дараа ч цэцлэгдэхгүй гэж систем зарчна. Жэхүн түүний бодол санааг өдөртөж байгаа биш. Учир энэ бол нэлээд сайн нөхцөл гэж хэлж түүнийг баярлуулахыг орж головч өөр хин нэгэн түүний бодол санаанд байх ямар ч таатай биш байх болно гэж тэр буцааж хэлнэ. Түүнийг ингэж хийхэд тэр үүнд албатаагүй бөгөөд энэ дахиад ирж болох тул гэрээг цэцэж болно гэж хэлнэ. Гэвч тэр үгээ дуусгахаас өмнө тэр эмэгтэй чадах бүхнээ хийн гэдгийг амсна. Энэ хооронд тамгын сүмд хин нэгэн танд хандан бяцхан дайсан маань шархваж хэлж ах шиг байна. Ялангуяа эйр бурхтын харц нэрээд ширүүн басан тул гэж хэлнэ. Хэрв тэр одоо явбал асир бурхад гац цаггүй бухимд тохиолно гэдгийг тэр хуваалцсан. Тиймээс тэр дайсан бэлэн болох хүртэл цаг хожих шаардлагатай тул тамиг өөрийнх нь нүд байхыг хүснэ. Цэцэрлэгт хүрээлэн сүү Жэхинийг дагаж яван удаа хаашаа явах гэж байгааг нь өдөлгүй түүнээс асууна. Тэд хамгийн түрүүнд аимшигт байшин гэж нэрлэгддэг тоглоомуудын нэг рүү явах гэж байгаагаа түүнд дуусгахад тэр тоглоомоос айдаг учраас хашвна. Энд Жэхин түүнийг айж байгаа эсхийг асууна. Гэсэн хэдий ч тэр үнээс болж айхаасан гэж бодож гинөө химэн түүнээс асуугаад ямар дунд сургуулийн сурагч энэ зүйлээ сайдсан бэ гэж асууна. Жэхин түүнтэй адилхан хүн байж болох юм гэж хариулах боловч тэр айгаагүй гэдгийг ихэд тэр зөвшөөрнө. Тэднийг ойртоход манай хүүд төшөө ороход бэлтгэл гэж хэлэх боловч тэр гүнзгий амьсгаа авахын тулд жаахан хугацаа хэрэгтэй байна хэмээнгүй. Аимшигт байшинд хоёр татаалгаар хийж байгааг систем зарж тэд өдөртгүй тийшээ шилж байна. Тэнд 3-4 зөрчилгүйгээр зогтох ёстой ба тэдний зарим ур чадвар төвчгдөн. Жэхин сүгээс дүнжин татвууны үүрэг юу болохыг асуухад өөрт нь өгсөн камерын улмаас тэр зурагчаач болтой гэж бодно. Тиймээс тэр түүнээс өөрийнх нь үүрэг юу болохыг асууна. Манай хүү өөрийгөө аимшигын ямар нэгэн стример бөгөөд цочин ирээд одож байна гэж тайлбарлана. Гэтэл гинт аврах том эрхтэй тэдний хажууд гарч ирэн мэдчихнэ. Сүү тесрэг шахсан байдалтай харагдах боловч тэр ихтэй одлгүй өөрийгөө энэ харшин төшмөж буюу Батлар Альфред гэж танилцуулаад Флендер гүнгийн авахад үйлчилж байгаагаа тайлбарлана. Түшмэж тэднийг өгтөн авахаар эрхийг гүн зааварсан гэж тайлбарлаж
Норнерийн систем жихэнд 2 дахь даасгаараа хүлээн авсныг мэдэгдэнэ. Флендерийн даасгаар гэж нэрлэгдэх энэхүү 2 дахь даасгаар тэд Флендер харшийн эзэн Флендер гүнгийн хад өргөжжээ. Гэвч энэ газар аимшигтай бөгөөд аимшигт нууцыг агуулдаг. Тэдний үүрэг болж камерыг ашиглан энэ харшийн үннийг эрчлэн зовтох явж байна. Даасгарын хүндрэлтний инээ буюу зэрэгтэй байх боловч хуурмаг байж гэж нэрлэгдэхэд төвтэй ур чадварын шаранчтай. Хугацааны дотор зөвхөдөж харшийн үннийг ижиг чадахгүй бол даасгаар амжигдгүй болж яш итгэж нөхөж байх болно. Гүнгийн хаа тэднийг чадах чинээгээрээ сайн хүлээж авах хэрэгтэй гэж онцлон цагсан тул Асфред тэднийг удалгүй татгшаа орина. Манай хүү баг зэрэг хурцтмал харагдах боловч сүү хүжирсэндөө норжээ. Асфред айсаж ядаргаатай байсан гарцаагүй. Тул тэднийг хамгийн түрүүнд хоолны өрөөрөө чивлүүлж өгөхийг санаж болгоно. Татгшаа ормогц Жейхэн хамиг хамгийн үзэсгэлэнтэй бас тэнийг бяцхан өхөн зориулсан гэдгийг харуулсан шашгатай варын харна. Сүү бяцхан өхөн болон нохооны хөөрхөн зургийг олж харна. Энд Асфред тэдэнд энэ бол эзэн болон шон нохооны хүрэг гэдгийг мэдэгдэнэ. Манай хүү тэр охиныг 12 эсвэл 13 настай байсан гэж таамагшина. Тиймээс тэр ийм хүрэг тайлсан гэхээр гүнгийн авха бага насныхаа дурсан чиг үнэхээр их хэмждэг хан гэж дуртана. Гүнгийн авха маш зүуд мэд ад жаргалтай дурсан штай учраас бага наснаасаа үн цэнтэй гэж үздэг. Гэхдээ Асфред санал нэгдэнэ. Гэвч тэр үнийг дэндүү аимшигтай царайгаар хэлэх нь гол дүрийг тавгуудуулж уйлгнаар болгоно. Эцэст нь хачин төшмөл тэднийг өөрийг дахай хэлнэ. Тэд хоёулаа араас нь дагаж явах зур манай хүү сонор сэрэмжтэй байх хэвээр мэдж байна. Систем түн техник даасгарын нөхцөлийг хэлсэн боловч энэ хоёр дахь даасгарын хувьд тэгээгүй тэр бүх нууцыг өөрөө олж мэд хэрэгтэй болно гэсэн үг юм. Тэр сандарч буй сүүрөө харж өөрийгөө айгаагүй гэж хотлоо хийжсэнийг сануулад зүгээр эсхийг нь асууна. Гэсэн хэдий ч сүү энэ газар тараахан тасаагүй байх учраас сандарч байна гэж яриг нь тасчна. Өдөргүй Асфред тэдэнд хоолны ширээн дээр ирснээ хийж хүзэн дээр гүнгийн хаан тэдэнд зориулж бэлдсэн нарийг харуулна. Гэсэн хэдий ч нүдэнд нь аимшигтай харц гэлэлцэж тэдний хоолноос хор эцгийг хүжээж байгаа мэт хаасууны цаанаа ажмаар асуухна. Асфредийг явахад тэд хоёр лагсыг зур чимээгүй болно. Эцэст нь сүү энэ хоолыг идэх юм гарцаагүй мө санаа байх болно гэж хэлнэ. Тиймээс Жейхэн төшмөж одоохондоо байхгүй байхад савж үзхийг санал болгоно. Түүнийг явах гэж явахад сүү явахаасаа өмнө ямар нэгэн мэдээлэл олж авахын тулд хүлээхийг хүснэ. Түүнийг хүлээхэд тэр анхаарлаа төвлөрүүлж танин мэдхүйг төрөсгөх ур чадвараа идэвхжүүлнэ. Энэхүү ур чадвар нь түүний хүрээлэн буй орчноо маш сайн анзаардаг болох бөгөөд өдөлгүй жүнд харшийн талаар хэд хэдэн зүйл олж мэдснээ дуусгана. Манай хүү түүнийг ийм хурдан мэдээлэл олж чадсанд гайхаж энэ нь юу болохыг асууна. Энэ харшийн эзэн 12 орчим настай хүүхэд байх гэж бодож байгаас үү мэдэгдэнэ. Тэгээд Жейхэн яагаад ингэж бодож байгааг нь асуухад үүний баталгаан лоббид хойрлцах санал гэдгийг тайлбаршина. Эзэн нь суудаг сандлын суудлын бусад суудлуудаас өндөр байгаа нь бусад суудлын дээр суудаг хүмүүсээс хамаагүй жижигхэн гэсэн үг юм. Үүнээс гадна лоббид дах бүх тавиурууд нэрээд намхан бөгөөд зөвхөн доод бариулуудыг ашигласан байв. Энэ нь үнэхээр утга учиртай юм байна гэж ч юм үзнэ. Тиймээс тэр өөр газар очиж шалгахыг санал болгоно. Сүү түүнийг даган явж асан камер нь үнэхээр өнтэй учраас буцааж авч явах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Жейхэн гинт зогсоход сүү түн дээр очиж ямар нэг зүйл басныг асуух боловч тэр энд түжигдсэн байгаа тул энэ нь хашигдах цаг биш гэж ширүүхэн хэлнэ. Сэдвчилсэн дүнжин гарч ирснээс хойш 2 цагийн дараа гадаан рейдерүүд болон мэдээний сурвалжлагчид ирэх. Бөгөөд нэгэн тодорхой сурвалжлагч цэцэрлэгт хүрээлэнгийн нэг ажилтан дотор зоотос гэлтийн рейдер болно. Дунд сургуулийн сөрөгцсүү аав хүн байгаа гिचсэн гэж дуртана. Үүж явж улам эрчимжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үсгийг хүсвэж тэрэгцэн дэвтгүүрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сууглуу маань заавал бүртгүүлээрэй.